Амгалан оруулж ирвүү та. За уулзуу. Тэгсэн үү? Ямар хон бэ? Жоох эвгүй юм билээ. Би бүр нүдэндээ итгэв. Тэгвэл гээгүүлж байгаа юмнуудаа унтраагаад үзтээ. За тийм. Унтраач таа. Гэртээ бас унтраач. Уцсахаа гэж унтраач. Оо ханана. Тэгэхээр ийм байх шүү дээ. Гэгээ дээч байна уу? Харах хойч байна уу? Ялгаагүй байсаар байдаг гэсэн үг. Магад та нарыг айлгаж ер нь айлгах юмд дандаа л харанхуйг ашигладаг. Айлаг хүнийг хорлох гэмт үйлдэл ч гэсэн харанхуйд хийгддэг шүү дээ. Гэтэл тэдгээр хүчнүүд нь өдөр шөнийн ялгалгүй байж байдаг гэсэн үг юм. Тэгэхээр шүн хүмүүсийн айц идвчдэг учраас тэрүүн дээр нь тоглолт хийдэг гэсэн үг. Тэгж болно. Нар хэмээх чинь унтраад байгаа биш шүү дээ. ертөнцийн эргэл тэрлээ харанхуй болоод байгаа биз дээ. Ой нэрээ саргүй шунуудад тэд улам хүчирхэгжээд байдаг гэдэг тийм үнэн юм болов уу? Угаас нэгэнт тохироондоо хүрээд би энийг авна чи энийг авна гэдэг тохирцсон юм байна шүү дээ. Тэр үеэр нь би энийг авна, энэ үеэр нь би энийг авна гэдэг. Өмнө үү? Саяхнаас. Одоо тэр тойлруудыг л хараал байж дээ. Юу харагдаж байна? Саяхан бол улаач бол дуудах домын зүйлс нь бол зөвхөн мэдрүүлэхийг л хүссэн зүйл болохоос яг бодтоор нь дуудаж болохгүй. Яг гэвэл ийм зүйлтэй тулах, ийм зүйлтэй ярилцах, үзэлцэх хүмүүсийн давхар ирч чадaltaй байх хэрэгтэй байдаг. Тэчнээ батлах гэж үзээд та нар унаад өгдөг. Улаас тийсээд гарлаа гэхэд юу болох вэ? Ямар ч ашиггүй байх нь шүү дээ. Тэгэхээр ийм зүйлийг маш олон хийдвэртэй байдаг учраас савааг үтэж дуудаж тоглох нь аюултай юм. Тэд холбогдох биеийг л хайж байгаа шүү дээ. Холбоосыг хүсэж байгаа. Тэгж вэ чиний биеэр орж хамт мэдрэх нь вэ шүү дээ. Нэг ёсоор хүн гэдэг бол тэдний хувьд идшин юм. Хэрглэж дуслаа тэгээд хайна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм зүйлийг мэдэрч ойлголоо гэд юу өөрчлөгдөх вэ? Нэг өөрчлөгдөх шүү дээ. Өөрчлөгдөн. Тэр үеэс хоол нь болох уу? Хоол нь болно. Илүү ирчмээ тэрэнд татаас улхан өгөх юм. Яана. Сүүлдээ сүнс чинь хүртэл дэше явахгүй гэсэн үг шүү дээ. Тэгээд яг мэдээж ахын дүүстэй аав ээжтэй юм хойно таньдаг асаалт хүүж эхэлнэ шүү дээ. Яа. Нэгэнт өлсгөлн цангасан сүнс яах вэ?
Хамгийн эхлээд хамгийн таньдгасаа л эхэлдэг юм шүү дээ. Улаач хайжаад л байх шиг дээ. Инээд. Вах тэгж байгаа л болно үз. Яг энэ өөрөө хүс дуудсан юмч нэг хэд хоног нөхөрлөхөд юу нь болохгүй байх вэ, тийм үү? Аваа. Ханти өөдөө шууд ингэ зохиолъё. Тийм амар юм гэж юу байх вэ? Бидний төсчөжид дээр алхаа нөгөө тийм үгүй юм хардаг хүн ганц ингээ хит төш гэж зохио тэгэл шууд устараад болчдаг гэж төсөлтэй. Та нарт л тэгж итгүүлж байхгүй юу? Яг тийм чаддаг гэсэн хүмүүс нь тэгээд яг цагаад болгож чадахгүй байл яах вэ? Айгаад өндөө шигээ гүйжэвэл яах вэ? Тэр үгүй тоглооморч байж сүнс дуудлаа гэж бодоход тэгэл заавал амийг нь авч ижил салах уу? Хүн өөрөө оюун ухаантай юм шүү дээ. Ухамсартай. Гэтэл тэр оюун бодлороо тэр зүйлийг дуудаж байна. Над дээр ирээч гэд үд хаалга нээгээд өгч шүү дээ. Тэгэхээр тэр яг орж ирнэ үсттэй. Яг энэ. Тэгэхээр ямар ч тохиолдолд өгөө дуудаж тоглож барьж хэрэггүй юм байна те. Хөөгд явуулчих эсвэл устгах чадaltaй бол дуудажулна. Өлөө нэгийг үзэл гэхэд гэтэл чадахгүй л яах вэ? Тийм зүйл ирснийг ч мэдэхгүй байл яах вэ? Тэрийг идүүлж байгаагаа миний заяа тавилан төөрөг юм гэдэг үйл яах вэ? Уул асчихсан байвал яах вэ? Бид нар бол мэдэхгүй юм байна уу? Мэдэхгүй жаал. Одоо таарсууд харанхуй сууж байгаа. Тийм үү? Тийм. За тэгвэл харанхуйгаас илүү харанхуй гүн юм харагдах нь. Одоо хүмүүсийн хэлдгээр төнөр харанхуй гэж. Харанхуй дундаасаа давхар харанхуй, гүн харанхуй зүйл харагдаж байна. Эндээс ийм толруу тэгээд бас яг өвөгийн баруун гар тал юм уу? Эсвэл өвөгийн уртал. Багцаалдаж болох бай. Энэ талил юм байна та. Энэ одоо сүүдрийн өглөө харна бол. Тэгээд өвөгийн баруун гар тал яг ардна гавар. Өвөгийн баруун гар талтай байгаа даа. Тийм ээ. Нөгөө талд нь бол гэгээд ингээд цадлах юм харагдаад байгаа. Өвөгийн баруун тал. Тэгээд хүүтэнгийн нөгөө сүүдэр чинь эсвэл Одоо ингэдэг шүү дээ. Улаач нар онгоц залах нь эсвэл альбин тээрэнд өрчлөө гэдэг дээ. Тийм. Тэгээд онгод ээжтэйгээ холбогдох холбоосын зүйлээ онгод нь мэддэг, улаач нь мэддэг ийм байх ёстой.
Ингэж байж энэ холбоосын нэгдэл үүснэ. Одоо улаг хингэрэг дийлдэх ямар нэг зүйлээр уг дээдсдийн холбоос үүсэх гэж төвлөрч байна да. Энэ холбоос нь хоорондоо нарийн мэдрэмжээр холбогддог гэх юм уу да. Жохон л зөрөхөд өөр зүйлтэй холбоос тогтоож болдог гэсэн үг юм. Нөгөө нууц холбогдох зүйлээ мартцсан ч байдаг юм уу. Эсвэл хитэх сэтгэл хөдлөлт авцснаас болж өөр зүйл залж болдог гэсэн үг. Тэгэл нөгөө тэрнцэн альбинцэн гэж яриад өгдөг нь тийм юм. Нэгэнт тэнгэр оршихын үг дээцгээ холбоосоо мартаад өөр зүйлийг хөөрсөн ч юм уу сэтгэл хөдлөлтөд автсан ууртай эсвэл жаргалтай нэг хий алдсан үе дээрээ холбоосоо мартаад өөр зүйлтэй холбогдох нь шүү дээ. Тэгээд ахыг Тэгээд дахиж өөрийнхөө дээдтэй холбогдох гэхээр нөгөө өөр хажуудлын холбоосоор холбогдсон зүйл нь өөрийнх нь дээдс мэдрэмжийг өгдөг байх. яана. Ингээл тэр цагаас хойш түүний боол болно гэсэн үг. Тиймээс л бөө гэдэг бол төрөхөөсөө л чадвартай байх ёстой байдаг юм. Удмын өвөг дээдсийн шахад сэрээж холбож болно. Гэхдээ хар багасаа үдсэн мэдрэмж чадваргүй нэгэн хүртэл яах вэ? Өөр зүйлстэй нөхцөд алга болцдог байх нь. Юун удмаа хамгаалах, удмаа түүгээ дуусгадаг юм шүү дээ. Энэ бол сайхан зүйл биш байх нь. Дайчин ертнээс л бэлтгэлтэйгээр төрдөг. Тэгэхээр энэ нэгэнт өгөгдсөн эвээгдсэн зүйлийг хүсээд хэн ч авч чадахгүй гэсэн үг юм. Хэн ч өөрийн болгож чадахгүй гэсэн үг. Ийм л нарийн зүйлийг хэлдэв юм да. Өөр хэлэх зүйл байна уу? Гүнрүү хичээж харсаар ч өнөөд өвдөжлөө. Талент илүү харлаа. Өө тэгээд одоо сүүлийн үеийн хүмүүс тэгээд тиймэрхүү альбин чөтгөрийн ямар нэгэн юмд нэлээд дотор сонирхоод тэгээд шинтэй судлаад байгаа. Тэгээд тэр нь зөв юм болов уу, буруу юм болов уу? Хүүхдүүдийн үзэж байгаа бас нэвтрүүлэг нүүд дэлгэцээр үзэж байгаа юмнууд нь дандаа чөтгөр сүнс альбин тэрэн зовхой гэдэг Тийм муухай маргааш үлдээ тийм юм гарч ирнэ. Дандаа л Чөтгөрийн өгүүлбэг сонсоод яг өгүүлбэг. Магадгүй жинхэнэ эцэст нь тэгэрэ гэж болно шүү дээ. Биднийг тэгж таниулаад өгөө гэд боолуудаа хэлж болно доо. Өнөө хэдэн заа гэж байгаад альбин чөтгөр сүнс бол байдаг зүйл юм шүү хүмүүсээ нийт ардаа гэд хөөхтүүд нь бас сургаад үзэж харах юмар нь дасгаад байл яах вэ? Тэр чинээгээр л боолуудын багаас нь бэлдэж байна гэсэн үг шүү дээ. тэгэхээр тэр юугаач мэдхгүй хүүхдүүд байгаа тэд нар бас болно гэсэн үг үү? Боолн болж болох бэлтгэл нэгдэж байна гэсэн үг юм. Багаас нь нөгөө ингэж үзүүлээд ингэж дасгаад байдаг зүйл гэдэг ойлголтлоо өгүүл гэдэг. Өрн дээд тэнгэрийн ивэлээс бусад хүч бол нэг тийм та нараас авдаг л хүч байх болно. Харин ивэлэр өгсөн зүйл бол та нарын одоо энэ хүн болсон амийг чинь хамгаалж байгаа сүнс гэх эрчим юм шүү дээ. Энэ тэнгэрийн ариун зүйл байдаг учраас л тэр болгоныг эзэмшихийг өнөө хүчнийхэн хүсдэг байх нь.
эзэмшүүлийн эрчим дуусахгүй. Маш их чадал нэмдэг гэсэн үг. Өө энэ альбангийн хөгжүүнд хэдийн үеэс үсэж бий болж эхэлсэн бэ? Нөгөө өмнөх төлөвнүүдийн үед байдаг байсан болов уу? Хүн нэр алдар ирэх мэдээ шуналд авцснаас хойш. Тэгэхээр бас нэг салшгүй хүч байж дээ. Хүн шунана. Тэгтээ цэвэр шунана гэж байхгүй. Эсвэл муугаар шунана гэж байхгүй шүү дээ. Шунал бол шунал шүү дээ. Хүн үсэн цагаас л хамт байсан гэсэн үг. Бид нар Хаа нэгэн хүн байгаа бол угаасан шунал тиймэрхүү юм байх юм шүү. Тэр талаар та нар харанхуйд явах тэнд сүнстэй таарахгүй. Одоо нэг эсвэл альбин тэрэн ч юм уу тэрнтэй таарахгүй байна дээ. Харин хүн ихтэй газар тэд чинь байдаг юм. Үнэхээр маш олон хүмүүсийг оршоож байдаг газрууд байдаг да. Тэр газар чинь дүүрэн байхгүй. Зөвхөн тэр газрын чимээгүй газрыг харж мандаг, ясын мандаг хүчил байдаг юм шүү дээ. Тэрийг та нар сүнс гэж боддог байх. Тэр чимээгүй газрыг чинь 50 амгалан байлгах үүрэгтэй харуул. Харин жинхэнэ сүнс тэтгэр одоо юу вэ? Тэр болгон чинь хүн хаана бужигнж байна? Хаана гэмт үйлдэл болж байна? Тэнд цуглаж байдаг. өө тэнгуү Тэнгуүс үеэс л тэнгуү нөгөө говь талд ганцхан гэр байгаа гэдэг. Говийн тэр ганц гэрээс нэгэн жирэгдэг юм байлээ. Тэгээд тэднээс цай өгөнгүүд тэс цайн дөнгөж ханжсэн гэрээ хүүтэн байгаа гэдэг гэсэн. Нөгөө дамаг байдаг үстэй. Нөгөө дамаг ч юм уу болсон явдал юм. Тэгээд тэр цаанаас нь хүссэн хүмүүст муу зүйл тохиолддог. Өө одоо тэнгуү та бидээ тэншээ очих. Ийм зүйл бодтоороо болж байсан, улаач тохиолж байсан. Нэг айл гэрт одоо Гэрлээс очих уу? 20 гаруй насны өр байх юм аа. За. Гэтэл ер нь гэр орондоо тогтож өгөхгүй. Өөр хүүхдүүд нь өвчин ороогоод. Дээрээс нь тийш юм гүйж наан цаана болох нь ч бүр илт мэдэгдээд өргөөндөө ч орхоо болсон. За тэр 20 орчим насны өр гэхтэл одоо та нарынхаас 2 дахин илүү настай ч юм уу. Тэгтлээ авар суусан. Тийм дуудлагаар улаачаачлаа. Бас нэг 2 улаач явсан санагдаж байна. За тэгэл өргөнд норлоо. Удаанч хүн байгаагүй учраас жавар ихтэй хүйтэн өвөл байсан юм. Тэхэн гэж ихтэйхэн гол хөсөө төлж цааяма чанжээ. Шууд аяглаад улаач төглөө улаач амсаад үзэл тэр нь хөрчихсөн байсан. Яа, нэмэр бэ. Тэгээ улаач хой аргагүй л сүнстэй гэдэг нь үний юм байна шүү. Тийм байна уу гэтэл. Яаж мэдв гэтэл аягсан цайн буцалж байгаа тэр аягтай цайнаас нь аваад явахад хөрцөн байх шүү дээ гэж. Харин 3 дахь улаач нь айгаад бушуухан гараа цухтаасаа. За ингээд тэнд нэгэнт ирсэн шуурхай юм чинь үлэндээ орё гэж ихэлсэн дээ. Тэр айл нь ядаж жалганы дэргэд гүйдлийн зам таарчиж. Нилээн юм болсон юм. Яг ийм та нарын энэ харж байгаа тайдал улаач түүнтэй харьцаж эхэлсэн. Төөхөд төөний толгой дээр нэг зүйл хийсэн, дээрээс нь ажиглаж хараад л чадал нь хөрвөл чи дийлнэ үз гэж тавлж байсан удаа би. Энэ бол цэвэр
эрчмийн тулаан шүү дээ. Тэр зүйлийг харлаа гэдэг давхар санаа сэтгэлээ маш сайн төвлөрүүлсэн байх хэрэгтэй байдаг. Их мэт зүйлүүд болж байсан. Хэрвээ ялаагүй эсвэл үдий та нарыг уулзаа сууж байхгүй шүү дээ. Өвөө яг тийм жалахтай газраар ч юм уу явахаар гинт одоо хүмүүсийн одоо машина бариад ч юм уу явж явах эсвэл явгуун ч юм уу явж явах үед гинт нөгөө гидс өвдөх ч юм уу тийм байдлаар татдаг гэж үнэн үү одоо. Харин тэгж биш нэг нэгээр чинь сугалж авч ижил эзэн шүү дээ. Гидс өвдөх ч юм уу гинт одоо яг тийм машиныг гидс өвдөж байгаа гэж үлэн жалганд орсон шүү дээ. Тэгээсвэл машин авах юм шиг. зогсоох гээд шүү дээ тий. Жалга гэдэг нь уус хоорондын зайг хилээд байгаа хил. Нэг уулын эзэн нөгөө талд нь нөгөө уулын хилийг даваад эзэн байна гэсэн үг. Харин тэр завсрын хилийн зургас хэсэг бол хэний ч эзэмшил биш учраас юм гүйдэг байх нь шүү дээ. Тэгвэл тийм жалга малган дээр явбал зогсож болохгүй юм биш үү? Болохгүй тийм юм. Болооч бас нэг айлд очиж байсан юм. Бас хүнсний өвөлтэйгээд. Гэрийн өрн нас урчсан гэдэг дээ. Тэдхэн онж байсан юм. Өргөнд нь очлоо. Илүү тэр гэртэл амьдарч байсан. Тийшээ нарна аалг нь болооч. Өсөдгөө ханахаар боллоо. Шүд болж байсан адуунууд нь бусгаад болдгоо. Ханмал нь орилж чарлаад. Нэг л зүйл харчаад зүхтаагаад байгаа айтай. Өргөөрийнх нь гаднаас хүнд хөлийн чимээ хэд хэд алхлаа. Үүдэн дээр нэрэл чимээ налга болцдог. Олооч мэдрээд за энэ яг л өргөөгөө тойроос хүнсний иргэнд байна да. Одоо энэ хатангой уртын ирж байгаа шүү дээ. Энэ зэлэг бас овоо бийччихжээ. Бас юм байна шүү гэж. Манай төшөө өрчин угаас мэлми сайтай шүү дээ. Энэ тентх юмыг хардаг. Олооч болохоор битгий хар. Нүдэн л надтай ирж юу гэж. Тэгэл олооч одоо яасыг холигдог юм бай гэдэг тоон руу тарсан тэндээс хөх голын дөртэй хүний хохмой талгаар харагддаг ба шүү дээ. Яа. Нэгтгэе болоо за орж чадахгүй бол гэчгээд хойга нөмрөөд нойрсож байсан юм. Маргааш нь үүлээ идэвхтэй хийсэн. Тиймэрхүү айлт ч юм уу одоо нэг юм юу гэдэг вэ одоо гэрлийн тусгал ч юм уу энерги нь муу нэг юм бүдэг гэдэг үү би нэг тэгэж анзаарсан нэг Бүрсгэр саарл тийм Нэг өнгөхгүй тэгээ нэг юм утаа бүрхсэн юм шиг ингээд тэр бол энэ бодит эргэлтгүйгээс өөрийн өмч болгож эрчмүүдийн бүх зүйлийг сорж авч байгаа учраас амьтай зүйл хэрэгэлдэг учраас тэр болгож эрчим шингэн шүү дээ. Тэр болгоныг ээж дараалан сорж авсан учраас өнгө зүсээ алдаж бүгээ сааралд болж байгаа нь тэр юм. тэгээ зарим айлд орохоор нэг цаанаасаа нэг тийм Зүхтмаар уу. тэгээ Зарим айлд орохлоо цай амир хөрөд тийм амархан бүтэн Танаа энэ одоо та нар бол доор дээр орж амьдардаг болсон шүү дээ. Тийм. Одоо ингээд дөрвөлжин дотор байлаа. Хэд хажууд нь өөр доор нэг байна. Дээр нэг хүн ингээд тонгоч яваад байна. Гэтэл энд хорогдсон зүйл гэж бас байна. Ингээл нойрсох гол ирэнгүүт улаацсан мэдэрч байгаа шүү дээ. Нэвтлээ ингээл явчихна. Нэг бол доороос нь дээш нь, нэг бол хажуунаас нь нөгөө тал руугаа нэвчээд болдог юм. Тийм зүйлийг бол тэр амьдарч байгаа бүтнээр нь л засах хэрэгтэй байдаг. Тэгэхгүй бол жоохон хорлох юм хийнэ. Ямар нэг зүйлээ нэвдэх, хэмэглэх, хэрүүл маргаан дэгдээлгэх, цус үзүүлэх гээл дайрчдаг юм. Эсвэл өвчин ороох гэх мэт.
хамгийн гол нь барьж авахд их хэцүү. Ягаад тэгэхээр та нар чинь чимээ шуугаан гаргалаа гэдэг хингэрэг дэлтгэхийг хориглодог шүү дээ. Яг тэгээд ирмэгцэн тэднийг агнах гэхээр үдс бүрий болно. Хингэрэг унлага дэлдэх гэхээр болохгүй. Бас түүнийг барьж авах гэж бас хэцүү. Сүлжээ явах нь шүү дээ. Ингээл нэвтлэл алга болчихно гэсэн үг юм. Тэгэл хариу бүр болох нь унтлагын зэрэг гэл чимээ гарахыг хариглаад байдаг шүү. Одоо ч зарим өрсийг идэвхтэй хардаг үз. Ингээл үдс болоод нойрсох болно. Нойр нь холжно. Тэгж байгаа нойрсох гэтэл үүрээр ч юм уу харахаар нэг хар өндөр юм манай зогсож байдаг. Тэрийг харж ирсэн шүү дээ. Миний орны яг урт талд хаалганы хажууд тийм өндөр юм байжсэн. Тэгээд гайхаад гэл асууж ирсэн. Нүдний болонд харагддаг шүү дээ. Тийм ээ. Тэрийг эрлэг гэдэг. Чохол хүлээгээ зогсож байгаа уу? Тэний өндөр. Тийм ээ. Хард Тэр өдөө. 2 жил юм. Тийм учраас шалтгаан би харж манай зогсож байдаг шүү дээ. Нэвт харна. Тэр харах бай дундаас ухсан хохмой мэт түүнээс гүн харанхуугаар хардаг гэх юм уу да. Хохмойны дүрнээс нь цааш нь тунарсан хар өнгийн нүд хардаг гэсэн үг юм. Тэгэхээр бид нар болохоор нэг тийм малгайтай ийм хоёр талтай энэ нь гарцсан тийм малгайтай л гэд дүрслээд байдیں۔ Тэрийг харсан хүмүүс маш олон дэлхийд даяар хаасаагүй л байгаад байдаг. Тэгсэн тийм. Тийм нэг хүч байна. Гоо. Ягаад гэвэл зүудэндээ ч хүчих юм билүү гэд ирж байхгүй юу? Одоо шөнөөр их хүн бий барж байгаа үзээ. Эвлэгүүд нь өөртөө одоо яа гэж байх вэ? Зарилгаар л авна. Тэрнээс зүгээр үед авахгүй. Ямар нэгэн байдлаар саад хийгээгүй шүү дээ. Тэгэл үдэш үнэхээр цаг нь болсон бол тэр унтаа гараал явна гэсэн үг. Шууд аваа явчихж байна гэсэн үг шүү дээ. Ямар нэгэн байдлаар мултралаа гэхэд нар урахаас өмнө буцаад би эрг орсон байх хэрэгтэй юм. Гэтэл хүн тэгж чаддгүй. Ихэнх нь өгдөг. Тэрлэгийг байна. Нэг тийм тэмээ хөлгөлсөн эмэгтэй байж авдаг гэж монголчууд яриад байт юм байлээ. Их хэлэг. Тийм тэмээ хөлгөлсөн эмэгтэй харсан хүмүүс бас байт юм байлээ. Янз бүр. Монголынх бол тэнгэр ивэлтэй гэдгээр тэмээ хөлтэй. За яа энэ одоо юу гэх юм бэ? Идэж уух одоо хэрэглэх зүйл өндөр. Тийм учраас үлдсэн ачаа унлагын тэмээн дээр очиж явдаг гэсэн үг. Даадаг байх юм шүү дээ түүнийг авч. Тэгэхээр өөр ямаа байх боломжтой юу өөр улсууд байх? Өөр улсууд гэхэд завчин байж болно. Усны ивэлтэйгээс сүнсийг авч яваад завин дээр гатлуулах. Өөр Америк тэр кинон дээр бол нэг тийм хадуур ирсэн байдлаар л дүрслээд. Гэхдээ яагаад тэднийг та нар тийм амир гэж боддгийг ерөөсөө ойлгохгүй. Та нар тэдний ачаар л хүн болж авирсан шүү дээ. Яг ийм төрөх хөхөх үед ийм эрлэгийг хажуудаа байгаад мэдэрч болох уу? Тол Төрж авах үед юм уу? болсгүй яах вэ? Өсгөөцүүд мэдэрч болно. Гэхдээ зарим нь галзуурдаг. Эрчимд нь зохиогдоод. Зарим нь юун тэрийг ажиглах мантай байх үжээ. Гэхдээ нарийн төвлөрж бас болох л юм. Тэр чинь шинээр ам буу болж шүү дээ.
Гэхдээ хөвлөдөө байхдаа цай мэдл байсан. Ерөөл их хүний мэдрэмжээр бол тэр зүйл дотроо өөр хөөхөд тээж байгаа л бол амьтаа зүйл байгаа л бол эзэний тэр хүчийг мэдэрч эхэлсэн байна л гэсэн үг шүү дээ. Улаач яагаад та нарт тэр сүнс дуудах юмыг дуршаад үзгэснийг мэдэх үү? Мэдээгүй. Онгод гэдэг буулгадаг зүйл нь сүнс биш юм аа л гэсэн санаа юм. Сүнс орж гараад байх нь онгод гэсэн үг биш. Энэ чинь биднээс тусдаа байдаг юм шүү гэдгийг л ойлгуулсан баг. Харин ч эсрэгээр тийм хээрийн элдв юмыг чинь та нарын хажууд нөлөөлөхөөс өмнө цэвэрлэх нь бөөнрийн үүрэг юм. Нэгсээр энэ арвагийн хийг үйлсүүлсэн хогнодыг цэвэрлж та нарт гай болохоос өмнө зайлуулах, дийлэх үүрэгтэй. Тийм зүйлсүүдийн дарцсан байхад хүний тэр муу бодол, атгах, хорон энэ байдлууд яах вэ? Хүчээ алдаж та нар хөгжил дэвшил рүүгээ яарна шүү дээ. Хийж бүтээе, сурыг, мэдээ гэх болно. Нэг нэгэндээ ээлтэй, ивэлтэй байж хамтаар байх юм байна гэж. Яг одоогийн монголчуудыг юу эзэмдээд байгаа бол алибдийн хүч юм. Шунал, эрх мэдэл, нэр алдар. Яаж ч хамаагүй эдрийн дээр гарсан. Хэрвээ үнэхээр монголчууд унган ийм замтай байсан бол хизээч ертөнцийг хураахгүй. Нэг дор зангидаж удирдахгүй юм шүү дээ. Тэгэхээр энэ бол хараал. Бас өөрсдийн хит их бусдын бодлогоор идүүлсний гай юм. Уг тэнгэрийн зарилгийг тосож төмөн олон ертөнцийг хөгжүүлж байсан үндэстний өрсөд одоо алибдийн боол болчихсон нэг нэгнтэйгээ томын тогоо мэтэл алдсаж байна шүү дээ. Ёстой тийм байгаагүй юм шиг цаг үе болсон байна. Энэ л хамгийн том алдаа юм. Гэтэл тийм байгаасаа гэж гадныхан бүгд санаа тавьдаг байх нь шүү дээ. Эдрийг олон болгож болохгүй, бас бөөгнүүс нэгтгэж болохгүй. Яагаад гэвэл та нараас илүү мөнх тэнгэрэн гэж юу гэдгийг тэд мэддэг. Яс маханда тултал мэднэ. Тэдний бурхтаас ч илүү гэдгийг. Тэгэл харийн бодлоготой хэдүүлэл талцаал байж дээ. Бидэнд бол хүч байна. Хизээ бэлэн болсон цагт ч нь бол дэмнэхэд үргэлжил бэлэн. Бэлэн болохгүй байхад бид мянгантай хишээгээд яах вэ? Бид буруу хийдэг хүмүүс дэмнэх гэж ирээгүй шүү дээ. За, өгөөгийнх нь альдар болжээ. Ялалаа.